За сайн байцгаана уу манай Dark Valentine маань 13 дахь дугаар бэлэн басан байна. Цаг хугацааас хурдан юм бэ те. Аль хэдийн 13 дахь дугаар болцсон биш үү? Харин дөнгөж нэгийг эхэлж яхад 14 дугаар хоолнд агсан ч юм одоо маргаашны дугаарыг л дуслаа ш тэ. Харин За тэгээ манай подкаст чинь дандаа нэмэх 18 наснаас дээш насныханд зориулсан подкаст шүү. Тэгээ жоохон хүүхдүүд байл битээ сонсоорой. За тэгээд энэ удаагийнхаа дургаараар би нэгэн зөөч эмэгтэй тохиолдсон зүйлийн талаар ярих гэж байгаа. За энэ Алиса Блантон гэх эмэгтэй 1986 оны 9-р сарын 9-нд төрсөн. Тэгээ 10 жилдээ хөгжөөнд дэмжигч охин байсан ба төгсөлтийн үдшилгийн хатан анаар тодорч байсан сургуультай алдартай хөөрхөн охин. Мөн Брент гэх найз залуутай түнтэйгээ үерхэд олон жил болж байсан энэ охин байгаа. За тэгээд багасаа их хүүхдүүдэд их хайртай багш болохыг хүсдэг байсан. Тэгээд коллежид төгсөөд багш болохоор сурж байсан байгаа. Ингээд яг хэрэг эхлэхийн үеэр 2008 онд тэрээр 21 настай сургуультай явах хажуугаар мөнгө цуглуулах зорилгоор Флорида мужийн Merritt арал дээр байдаг Hooters гэдэг пабд ажиллаж эхэлдэг. За тэр паб нь бол дандаа тийм царайлаг залуухан охтууд ажиллаулдаг. Тэгээ Алиса тэндээ ажиллахад бол айгүй туртай байсан. Тэгээ зөндөө найз нөхдөд болоод орж ирж байгаа тэр үйлчлүүлэгчид эдгээр нүртэл айгүй тийм гоё найрсаг хүмүүс байсан болохоор. За тэгээ нөгөө зөөгч нар чинь өөрийн ажилтдаг хэсэг байдаг шүү дээ тий. Тэгээд яг тухайн пабд байнга орж ирдэг байсан Рожер Трой гэх 59 настай эрэгтэй Алисагийн ажиллаж буй хэсэгт нь байнга сууж эхэлнэ. Түүндээ их сайхан илдэг харцдаг, үргэлж сайхан урмын үг хэлдэг, яриа өрнүүлж Алиса зөвлөгөө өгдөг, мөн маш сайн гарын мөнгө өгдөг тийм үйлчлэгч байсан маа. Тэгээ Алисагийн хувьд бол угаасаа бүх үйлчлэгчтэйгээ гоё харьцаж, байнгын инээдэг, тэмдэж тэр Рожертэй ч адилхан, бусдтай ч яг адил сайхан харьцаж яриа өрнүүлдэг тийм эмэгтэйсэн. Тэгээ угаасаа Америкт үйлчлэгч болоод зөөгч хоёрын хооронд ингээл янз бүрийн хоолтой холбоотой ч юм уу тийм яриа өрнүүлэх бол угаасаа ингээ үзэгдэл штэ тий. Тэгээд энэ Рожер гэх энэ эрэгтэй талаар бол тийм нарийн мэдээлэл юусаа байхгүй лээ. Их нэрвтэй юу, хүүхдтэй юу гэх. За тэгээ ямар ч хэсэн хобби нь болохоор тийм буу цуглуулах, буугаар буудах гээд багасаа буугаар тоглож өснөө Алисад ярьдаг байсан. Бас тэрээр хувийн орон сууц түрээслэлдэг болохоор их цаг зав ихтэй бас мөнгөтэй тэндэж бараг л өдөр алган шахуу Hooters гэдэг бард нь үйлчлэлдэг их ганцаардмал болохоор ирж зөөгч нартай яриа өрнүүлэх туртай нэгэн байсан байдаг. За ингээд Алисаг ажилд орсноос хойш Рожер зөвхөн түүний ажилдаг хэсэгт нь суудаг. Мөн байнга ажиллаж эхэлж Алисад их талтай болоод Алисаг яг өөрийг нь үйлчлэгчээ гээд илдэг хандаж байгааг ингээ буруугаар ойлгоод эсвэл намайг аягүй дажгүй эрэхтэй гэж боддог байх гэж бодож эхэлдэг. Тэгээ Рожерыг бол яг ойр төрний хүмүүс хөршүүд гээд яг бүгдээрээ айгүй сайхан харилцаатай хүн ийдэг, сайн хүн гэж боддог байсан ба яг өөрөөгөө ч тэр би бол ингээ мөнгөтэй, хүчтэй, тиймээс намайг Алиса ч юм уу те ер нь ингээ охтууд тоох ёстой ч гэдэм үү, намайг хүндлэх ёстой гэж боддог хүн байсан. Бас дээрэс нь угийн л нөгөө өөрөөс нь тийм ингээд үеийн болторсон тийм залуухан сайхан охтууд их дуртай. Тэгээ ганцаардмал нэгэн байсан болохоор тэр байнга янз янзын юм дотроо ингээл бодож төсөөлөл ийм хитэн үнтэй байгаа мэтэр тэгээ нэг бодол бодит байдлаа бас жоохон ялгадгүй тийм төсөөллийн ертөнцтэй амьдардаг юм эргэжтэйсэн мөлий. Ингээд тэрээр Алиса байнга бодож эхэлж бүр донцтлоо сайн болчдөг. Алиса бол миний эмэгтэй, миний л зөөгч гээл бүр хаяа бүр юу ч захиалахгүй ингээ зүгээр л тэр газар нь хурж ир суучаад Алисаг өдөржин ажиллаад ширтээ суучдаг болсон. Тэгээ энэ нь бол мэдээж Алисад бол үнэхээр эвгүй байсан. Улаан цайг өөрөө ингээ ширтээд байгаа нь ойлгомжтой. Тэгэл харцсан ингээл амар өөр яг өөрийг нэг тийм шохоорхоод байгаа юм шиг тийм харцаар хараад суучдаг гэсэн нь бол бүр ингээ амар тухгүй тэгэл нуруугаар нь хүүт тагаал яваад идэг гэсэн. Тэгээ яг муухай харцж болохгүй яг өөрчлөлтч гэдэг талаараа дээрэс нь өөртөө айгүй сайхан илдэг харцдаг хүн болохоор ингээд бас шууд муухай харцж чадаагүй байгаа байхгүй юу. Тэгээд Рожер ойлгодроо Алисатай аль хэдийн үерхэж байгаа мэтээр бүр төсөөлөөд байдаг болсон. Бит хоёрын дотны харилцаатай надад айгүй дуртай баг ингээл паб нь эрэхтэй бит хоёрын болцоо гэх юм уу бүр тэгж боддог болсон байгаа байхгүй юу. Тэгээд байнга дугаараа өгч гээд асуугаад шалаад ахаар нь Алиса бүр сүултээ ер нь бол жоохон амын таглах зорилгоор өөрийнхөө баг ашиглалтгүй нэг имэйл хаягаа өгсөн байдаг. Сэтгэлийн ингээ гомдоочгүй хүн шиг тэгэл за энэ байна гэж өгчөөл явсан юм шиг юм бодоагүй тэгсэн чинь тэрэнд нь нөгөө Рожер чинь бөөн баяр. Тэгээ ингээд над талтаа гэсэн тохион энэ байна баг ингээл надад туртай байгаа хэрнээ худлаа гаднаа дургуун амшиж үжиглээд үнд орох гээд байна гэд ойлгосон байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө Hooters pub нь бол яг өөрчлөлтөгч зөөгчд ерөөсө хурж болохгүй тийм дүрмтэй.
Тэгсэн нөгөө Рожер чи янз янзын шалтгаан гаргаад Алисад хүрэх гэж оролдоод сүүлдээ нөгөө орой болгон ажлын тартал гадаа нь хүлээгээд машин руу чинь хүргээд үгүй одоо парк руу чинь хүргээд үгүй гэх юм уу. Янз янзын хэлснээ тврий гэл. Тэгээ нөгөө тэсэлгүй ажлынхаа менежерт хэлсэн байт юм лээ Алиса. Менежертэй хэлсэн чинь нэг Рожерыг Алисагийн ажилдаг хэсэг дахиж сууж болохгүй өөр хэсэгт суу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөө Рожер чинь бүр амар уурн хүрээд би бол энэ газарт шууд ямар их орж ирдэг вүлээ. Байнгын үйлчлэгчтэйгээ одоо ингэж харьцаад байхдаа яадیں۔ Дээрээс нь дотроо би Алисад гарын мөнгө өгдөг байхад чинь яаж надтай ингэж харьцаж чадж байна ингээ намайг доромжилж гин гэсэн утгаар ингээд хүлээж авсан байгаа. Тэгээ ингэж уурн хүрэхээс өмнө болохоор Алисагийн өгсөн имэйл рүү бараг өдөр алга ингээл үнэхээр чи хөөрхөн эмэгтэй шүү, тийм шүү гэж дандаа магтаал өрөөл бичдэг байснаа. Уурн хүрснийхаа дараа бүр ингээд дэлдэв янзаар хараасан имэйлүүд битүү явуулсан байдаг. Алиса болыг тэр имэйлээ бараг шалгадгүй. Нэг удаа ороод харсан чи бүр ингээд өөрийг нь бүр амар олон янзаар ингээд хараацсан яама гэмээ гэл. Тэгээд үнэхэрийн бүр ингээ гайхаа сэтгэлийн дарамтанд ороод дээрээс нь нөгөө ажил дээр нь өдөр болгон хурж ирчээл нөгөө өөрийнх нь хэсэг сууж болохгүй болохоор нэг өөр талын ширээн суучаал өдөржин Алиса алуу бүр ингээл муухай зэвүүнээр хараад ширтээ суучдаг байсан. Тэ бүр төвчгээ байгаа. За би одоо энд ажиллаж чадахгүй байна гэж бодоод ажилласаа гараад өөр тэм сургуульд ажилд ордсон мөлий. За тэгээд Алиса яг энэ зүйл болж байхад бол угаасаа найз залуутай. Тэгээ Брент нь бол яг нөгөө ажилтаа болохоор энэ зүйлийг бол мэдж байгаа юм яг байнга тэгээ хамгаалж чадахгүй. Гэтэ айл болох найз ингээ хамгаалах гэж оролддог, тэгээ тайвшруулдаг. Наатахаа ингээд хайчвал өөрөө бараг тэгээ зүгээр болчих واخаа. Хаста мэдрэлэнтэй амтан байна гэж ер нь бодож исэн. Тэгээ ер нь ингэтлээ аюултай хэмжээний яг найз охинд нь дондцсон байсан гэж юусоо төсөөлөөгүй байхгүй юу? Рожер яг Алисагийн хаана ажиллаж байгааг нь мэдээд дахиад тарамталж гисэн байгаа. Ингээл ажил мажлуун янз янзын захаа явуулдаг. Нөгөө имэйлийг нь олоод эсвэл Facebook гэдэг юм уу тий сошиал ертөнцийн дээр хаяг маяг нь олоод янз янзаар бичээд идэг. Тэр имэйл дээрээ болохоор ингээл би чамаа хаана ажиллаж байгааг чинь мэдж байгаа. Чи бол одоо миний бүсгүй найз залууд чинь би ингээ хоёулангийн дотны харилцаа хэлээ шүү. Хоёлоо одоо ингэж тэгэж унтаа байстэй эдэргээ бүр ингээ санаанаасаа зохиосон явдлуудаа бичээд болцсон юм шиг. Ингээд нөгөө хэцүү байх үед нь яг Брент Алисад гэрлэх санал тавиад тэр хоёр 2009 оны 8 сарын 15-нд гэрлээд галзуу Рожерс бүр хол байх гээд амир хөрхөөг нь 30 гаруй км-ийн зайд байшин түрээслээд тэг нүүсэн. Тэг нүүхдээ бүр ээжтэй тэр хоёр гэр бүл найз нөхөд гэ бүр хинт ч хилээгүй бараг шөнөөр тутаж авсан. Рожерс мэдгэдэггүй гээд тийм амар дамттай байсан байхгүй энэ хоёр. Хөөхөн нүүж яваад хэсэг бас хөөхөн 50 амьдэрсэн. Брент чинь найз өхнөө хамгаалах гээд бүр хамтдаа нэг газар ажиллаж гисэн байдаг. Тэр нэг AT&T-гээ компани дуудлагын төвд нь. Ингээд тэр хоёр хамтдаа ажилдаа яваад хамтдаа гэртээ ирдэг нэг юм байсан. Энэ хугацаанд л яг мэдээж нөө Рожер чинь галзуурж байгаа штэ нөө Алисагаа хаана байгааг нь мэдэхгүй. Өөрийнхөө хамаг цагийг яг тэр хоёрыг хаана байгааг олох гэж зарцуулдаг байсан. Ингээд нэг өдөр Алиса гадуур явж байтал нь хажуугаар нь Рожер машинтайгаа өнгөрсөн байгаа. Тэгээ түнд удалгүй чи ямар хчин юм бэ вэ? Царай алдчихэж үсээ засвал цагчин болчихжээ эдэр гэсэн нэг юм имэйл ирсэн байгаа. Тэгээ Рожерийн хувьд бол ерөөсө хаасаагүй сураг асуусаар тэр хоёрын хаана амьдардаг, хаана ажилтдаг ингээд бүх мэдээлэл нь мэдчихсэн. Тэгээ 30 км-ийн нааш чашаа явах бол түнд ерөөсө юу ч биш байсан. Баян Алисагийн хаана явж байгааг ингээд мөрдөж эхэлдэг. Найз залуу нөгөө Брент лөө захиач юм уу, имэйл ч юм ингээ янз янзын юугаар ингээ холбогдоод байгаа хгүй. Тэгээд Алиса бит хоёр үерхдэг, бит хоёр унтсан. Наад хүнчнээстэй амар явдалтай эмхтэй, баг 50 гаруй залуучтай унтсан штэ. Ста нэрээ яамаа гэл бүрстэ янз янзын балер захаануудыг ингээ байнга бичдэг байсан байхгүй юу. Алиса одоо явж байгаа л эргээл харахаар буланд ингээл ажиллаад зогсож идэг амар. Нөө ямар цагаан. Тэгээд Алиса нөө гэрийнхээ арын цэцэрлэгт ингээл юм янзлал байжсэн чи гинт хашаа руу нэг захаа шидээл тэрэн дээрээ бас л нөгөө дарамтлсан захаагаа бичсэн. Тэгээ ер нь бол ингээд чи надтай байхгүй бол наад нөхрөөс чинь чамаагстай салгаж саландаа гэж бичсэн заяа. Амар хэцүү. Тэгээ ингээд нөө Алиса Брент хоёр бүр ингээд тисгээ байгаа цагдаад хандсан баг. Батлах нотлогоонуудаа авчираад гиснээр Алиса руу ирүүлсэн имэйл захаа Брент руу ч гэсэн явуулсан гэд бүх одоо өөрийн дагаж мөрдөжсэн баримтууд болох 72 хуудас нотлогоог авчираад шүүхэд ханддаг. Яг албан ёсоор надад ингээ хамгаалалт гаргаж өгөөч. Рожер гэх хэрийг надтай ойр байж чадхааргүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгч нь нэжтэй 72 хуудасын нотлогоог энэ чинь хангалттай нотлох баримт биш байна гэд ихний удаадаа ингээ няцаасан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хоёр чинь
хоёр дахь шүүгүүд өөрчлөлт гаргахад яг заавал нөгөө хоёр талын хүмүүс байх ёстой гэсэн заалтаар яг Рожер руу шүүгээс мэдэгдэл ирж байгаа байхгүй ингээд Алиса чамаа шүүх дуудсан гэд. За тэгээ энэ мэдээг харсан Рожер ч юм бол мэдээж бүр маш их уурна хүрсэн. Тэгээ Алиса бүр амар үзэн ядаад шууд алхаар шийдсэн байдаг. Ингээд хөрхий шүүхэд хандснаа 6 хоногийн дараа буюу 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Алиса Брент хоёр өдрийн цагаа уучаад Брент ажил руугаа ингээд төрүүлээд орсон. Алиса ганцаараа ингээд машины зогсоолоосоо ажил руугаа орох гээд явж байхад нь буу барьсан Рожер гинт гарч ирээд эсвэл нөгөө яа гээгээрээ дуудаа Алисаг 10 гаруй удаа ингээд буудаад хүнөдөг. Тэгээ ингээд хөрхий Алиса чинь 23 наснда Бренттэйгээ гэрлээ 6 сарын дараа тэгээ 61 настай Рожерт тийхүү ингээ хаан үсэлтайгаар алуусан байгаа. Тэгээд нөгөө Рожер чинь Алиса будчаад тэгээ өөрөө өөрт нь уус ингээ амьдрах ингээ сонирхолгүй болоод ч тэр одоо дараагийнхаа бас араа бодсноо шууд өөрийгөө толгойдоо буудаад ингээ нас орсон байгаа. Хэрийн газартаа. Ямар харамсалтай яриг вэ? Би бас зөөгчөөр ажилтдаг байсан аахгүй. Тэгэл тиймэрхүү бэлэг creepy юмнууд орж ирэх амар ядраатай гэсэн шүү дээ. Тэгээд энэ шүүгчийг бол хүн болгон бүр амар буруутгаж ирсэн. Хөлөвтөн 72 хуудас баримт тотлогоог нь авчираад тэгээ ойр авийн хүн болгон бас мэдж байгаа шүү дээ. Хамгаалтын гаргаж өгөөгүй. Тийм шүү дээ. Хүн тэгэл аргаа ядаал бүр шүүгч мөхч дээр очиж байгаа илгүү дээ. Энд ч одоо тийм биз дээ. Тийм шүү. Битийн намайг дагаад дээ амар ядаргаатай нэ гэж хэлээд хүн чинь зүгээр хэлээ болцсон бол одоо яхаа болчих. Тэрнээс биш бүр өөрөө өөртөө ч гэсэн ажилуудаа л ингээл бүхэлдээ 72 хуудас нотлох баримт цуглуулаад шүүгчтэй очиж явах чаа. Харин ч. За тэгээд нэг ийм хэрэг байна. Тэгээд маргааш бит хоёр бас арай жоохон урт дугаар оруулах болно. Яг 14-ний өдөрт зориулаад. Тэгээд маргаашаа дугаараар уулзцгаая. Тэгээд бит хоёрыг дэмжин сонсож байгаа та бүхэнд баярлалаа. За тэгээд баяртай. Маргааш уулзъя да. За.